Дэлхийн монголчуудын Эмгэл радио 88.1 урлагын дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгийн шуугаан нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 16-ны 5 гарагийн дөрвөн зүгийн шуугаан нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар Борхуу Энчин Батнар харьцаж байна. Дахин орой минь түргэ. За орой минь дахин үргийа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас нь аваарай гэд Bridge Motors Токиохын дэд Токико амиртасаатраараа. За мөн бизнесийн хамттаас Лендэмэн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг. Шуугуулад өг. За шуугуулад өгье. За өнөөдөр бас нэлээд шуугахаар царайтай байна. За манай эхний мэдээ битэр энэ хүмүүсийн тухай, эгч дүүсийн тухай өмнө нь ярьжсэн. Америк ховжив. За. Тэ сонирхолтой амьдралтай хүмүүсийн тухай реалити шоуг бэлтгэн үргэлдэг TLC сувгийн 450 кг эгч дүүс гээд яагаад вэ? Тийм. Энэ реалити шоуны тухай мэдээлэл өмнө хүргэжсэн. Тэгвэл шоу эхэлснээс хойш бараг л 200 кг-ийн хасаад байгаа 38 настай оролцогч Теми Стентонтой холбоотой шинэ мэдээлэл цацагджээ. За. Бүр амар бүдүүн. За. Би яг ийм хүмүүсийг харах тэр тий. Наад хоёрыг чинь 400, нэг нь 300 хэд, нөгөөх нь 100 хэд ингээд нийлээ 400 хэд болсон шүү дээ. За одоо тэгвэл 300 хэдтэй их юм байна шүү дээ. Тийм тэр чинь бол нэлээд турцсан. Би гэхдээ яг одоо ч энэ хүмүүсийг харахаар үнэндээ өөрөө бүдүүн биш юм шиг царайлт юм аа. Гэтэл надад тий үнэхээр хэцүү харагдаад байдаг. За энэ шоу 2020 онд цацагдж эхэлснээр 38 настай Теми болон түүний дүү Эми Стентон нарын хувьд дэлхийд даяар хүндчин амьдралын өвөрмөц хэв маягаараа од болцоосон байдаг юм. Тэгээ одоо жин хасагдаад нөгөө нэг хамаг айрс марсны унжаад аймаар болсон байна шүү дээ тий. За Теми Стентоны хувьд 2022 оны 11 сард Калеб Виллингхэм гэдэг залуутай дурлалцаж цуутай хөрөм хийсэн байдаг юм байна. За. Тэрс 3 жилийн өмнө шүү. Тухайн үед хүн чинтэй хэцүүхэн ааштай бүсгүн бүх зан аашиг төвчж хайрлаж байгаа энэ Калеб гэдэг залуу одны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан ч харамсалтай нь Калеб гэдэг залуу нь 2023 онд 40 наснда нас барсан юм байна. Чааваа. За. Ерөөсөө юуны гэрлэл 1 жилийн дараа шүү дээ. Тийм байна. Насны хайр нь нас барсны дараагаар Теми сэтгэлээр унаж их хэмжээний жин хаяж шоуны үзэгчд ч гэсэн Темигийн биеийн байдалд их зовж байсан. Тэгсэн харин реалити шоуны од бүсгүй маань саяхан шинэ харилцаа үүсгэсэн сайхан мэдээ зарлагджээ. За ашгүй. За. Хүмүүс дэлгээ санаа зовж байсан ч эмэгтэй хүнтэй тогтоосон энэ харилцаа надад аз жаргал амар амгалан авчирч байгаа гэж Теми Стентон ярьсан байна. Ямар ч одоо Теми Стентон эмэгтэй хүнтэй үерхэж байгаа гэдэг мэдээлэл цацагдж хүмүүс нэлээд шуугж ярьж байна. Хүмүүсийн дийлэнх нь хүн чинтэй нүсгүүд аз жаргал хүссэн байна лээ. TLC сувгаар 405 кг жинтэй эгч дүүс өнөөдөр ахаад цацагдах юм. Тэр чинь одоо ч цацагдж байгаа юм байна шүү дээ. За. Тэгээ өнөөдөр нэг шинэ дугаар нь цацагдах гэж байгаа юм байна. За би тэгээ харлаа гэсэн чинь ердөө давгүй аятайхан залуу байдаг шүү. За. Зураг нь гарч ийн үү? Гэхдээ энэ нөгөө нэг Африкийн хар өнгөт арьсtan залуутай ингээд зураг авахлаа би тэрэн тэгээд тэр талигаач найз залууны болог гэж байсан. Шинэ нь үү? За. Шинэ тэр юм бэлээ. Энд чинь нэг амар бүдүүн байснаа ингээд турцсан. Тэгтэл ингээд нөгөө нэг илүүд арьс марсны ингээд байж л байгаа үстэй. Тийм. За ийм байгаа. Энэ үйл явдал бол ингээд үргэлжилсээр байгаа. За хүмүүсийн сэтгэлдлүүд нь энэ эмэгтэйг харахаар би өвдөд байдаг юм а. Яаж энэ их мах зовлогоо чирж явдаг юм байна болоо гэдэг. Үнэхээр тэгж тэртэй харагддаг. Харин тийм. Энэ шоу үнэхээр сонирхолтой. Хар яр гээд хэрэлдэж байгаа ч гэсэн нэг тийм удаашралтай, үзүүштэй, сонирхолтой. Гэхдээ үзэх болгондоо ингэж л тархалахгүй юмсан гэж боддог доо гэж. Бас нэг шоуны бас нэг зорилго нь тэр штэ хүмүүст чи ийм болчиход ийм л болно шүү гэдгийг нь харуулдаг байгаа байхгүй тий. Бас хүмүүст мотивац болоод байна шүү дээ тий. Үнэхээр хэцүү ааштай Теми Стентон хүртэл хүнтэй суугаад алдаад араас нь дахиж үерхэд байхад амьдралдаа нэг ч хүнтэй дотносож үзтгүү 40 хүрж байгаа би яг яах ёстой вэ? Нэг тийм сонин уур хүрчлээ гинэ. Тийштэй энэ хүн тэ ингээд хүнтэй үерхэд хайр дурлал болоод инээ тэрэ болоод байхад тэгээ одоо
ганц үе явж байгаа бол одоо та бас өөртөө дүгнэлт тиймээр л байна. За. За энэ ингээд бүр яг юу шиг болчихжээ. Ингээд нэг Ингээм амтэн шиг юм шиг тийм шиг харин тийм. тэгж харагдаад байна. За та нэг ийм кино үзчихсэн үү? Ах нь ингээд нэг англи руу чөлөөдөө ингээд явцсан. Тэнгүүд тэр хооронд охин дүү үлдэнгүүтээ ахынх нь одоо нэг өрөөнд байдаг залуу нь өөрийнх нь сайн залуу байхгүй юу? Тэнгүүд энэ хоёр ч нэг эрэгтэй эмэгтэй ихрүүд тэнгүүд ахынхаа оронд ингээд халим өсөстэй болонгуудаа ингээд өрөөнд залуутай нь хамт амьдраад хөл бөмбөгийнх нь багийн багийнх нь гişүн болчдгоо. Тэгээд өөрөө бас дээрээс хөл бөмбөг тоглох маш дуртай. Тэнгүүдээ өөрийнхөө эмэгтэй дүрд орохоор лаг ийм октоодын дунд ороод ингээд яваад идэг. За тэгвэл тэр киног санаж байгаа бол за сургуулийнх нь хөл бөмбөгийн баг татан буугсны дараа хөл бөмбөг тоглох дуртай охин ахынхаа оронд эрэгтэй хүүхдийн дүр эсгэж өөр сургууль хөл бөмбөг тоглож эхэлдэг романтик инедмийн тэр эмэгтэй бол эр хүн гэдэг нэртэй кино 2006 онд гарч шуугуулж байсан. За тэгвэл та энэ киноны тэр гол дүр эмэгтэйг бол санаж байгаа юм байна тийм үү? За энэ кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчин Аманда Байнс гэдэг бүсгүйтэй холбоотой мэдээлэл цацагдаад байгаа. 1986 онд төрсэн жүжигчин асан бүсгүйн хувьд энэ жил бол 39 настай. Надад гэхдээ 39-тэй гэж юусаар харагдахад 50 гарцсан хүн шиг харагдчихжээ. За карьер нь эд мандаж явсан 2000-аад ондоо бүр өөрийн гэсэн олон ангид шоутай болоод жинхэнэ мандаж явсан. За. Гэтэл гинт томоохон кино төслүүдэд оролцож байснаа л төслүүдээсээ хасагдаад эхэлсэн. За ямар шалтгаанаар хасагдаад байгаа нь тодорхойгүй хасагдаж байгаад гинтл бүр 2010 онд кино урлагаас бүрэн завсралга авч байгаагаа мэдгдсэн. За хүн бүрийн хайрладаг хүүхэд байхаас нь дэлгэцээр харж ирсэн жүжигчин нь тухайн үед яг ямар асуудлаас болоод ингээд кино урлагаас хөндөрч байгааг нь гайхаж ярих хүмүүс их байсан ч Аманда олонний өмнө гарахын оронд нам гүмхэн амьдрах болсон. Тийм байна. Би одоо ингээ хараад нөгөөдгөө чинь ингээд гүгөө. Яг тэр нүдэнд бол байна. Яг нүд нь бол байна шүү дээ. Тэр чинь охин болохоор айж хөөрхөн охин болчдаг. Хүү болохоор айж хөөрхөн хүү болчдаг шүү дээ. Яг үнэ. За тэгсэн чинь 2018 онд гинтгэн хацар дээр нэг зүүн баян 1987 гэдэг шиг нэг тийм зузаан зүрхний шивээстэй заяа. За нэмээд хөмсөг зохиод тодруулаад бүр хөмсг нь бүр одоо юу юм бэ зам татуулсан юм уу яасын хараар шивүүлсэн төрхтөө гарч ирээд кино урлагт эргээ ирж байгаагаа мэдгдсэн. За танигтын аргагүй өөр болсон жүжигчин бүсгүй кинонд тоглосон ч юм байхгүй. Тэгээ доктортой ажилдаа байхын тулд маникюрч болохоор шийдсэн гэдэг хариу өгсөн. За ингээд нам гүн байж байснаа өчигдөр уржигдрахын өнөөх алдарт насан туршийн контент оруулж мөнгө олдог OnlyFans сайтад нэгдэж байгаагаа зарласан. За сарын $50 төлбөр тавиад байгаа Амандаг яаж солиорлох бол гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байгаа ч Аманда Байнс ямар нэг ёс бус юм хийхгүй гэдгээ бол мэдгдсэн. За гисэн ч онлайнд хүмүүс Амандаг юу хийх нь харахын тулд маш их хэлсэж байна гиндэ. За тэгтээ биш тээ. Өөрөө бол айгүй давгүй бэкграундтай охин шүү дээ тийм үстэй. За одоо яг залуугийн төлөвийг гаргаад сонин шивж мөвөө тэгээд хазар дээрээ зүрх мөрөх шивүүлж мөвүүлээд сонин болцсон байгаа болохоос үндсэн типач нь бол айгүй сайн штэ. Тий, одоо тэгээ яг тэр залуугийнх нь кинонд тоглож ирсэн үеийнх нь зургийг зурагт нэг шивээс хийлгээд гараад ирсэн. Энэ хазрынхын шивээс яг яа игээд байгаа юм бэ? За гаргаад ирсэн нь манайхан орж ирээд хараараа ямар хүмүүний талаар яриад байгааг нь сэтгэгдлүүд нь үнэхээр хөөрхөн охин байсан чинь юу болчихсон юм бэ? Энэ хүнийг Холливуд яачихсан юм бэ гэж байна. Хүчирхийлэлд өртөөд тэгээд өндөж чадаагүй архинд орсон гэж уншиж байсан. Үнэхээр харамсалтай юм а гэсэн байна. Хэрвээ энэ үнэн бол үнэхээр харамсалтай байна. За заавал сайхан байх өртөө юм уу та нарт? Хөөрхөн л харагдаж штэ. Хүн өөртөө л таалагдаж байвал ямар хамаатай. OnlyFans-ээрээ саятан болоороо Аманда үргэлж дэмцээр ирсэн шүү гэсэн байна бас. Надад одоогийн байж байгаа ч гэсэн нэг тийм онцгүй харагдахгүй байгаа л да. Гэтэл яг нөгөө нэг багийнх нь гоё нэг хөөрхөнөөр нь бид нар ингээд сэтгэлдээ хоногшуулсан учраас л ингэж хараад байна штэ. Яг үнэ. Хүнш анх удаа энэ хүнийг харж байгаа бол ядгийн байдаг л эмхтэй л байна штэ гэхээр байгаа байхгүй. Тийм. За Улаанбаатар хотод 18 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бизнесийн хамтдаасаа Lendman хамтран ажиллаж байгаа. За Монголын анхны финтекс компани бол ялж байхгүй Lendman банк ус санхүүгийн байгууллага гэдэг нэртэй хувьцаат компани. Хувьцаат компани шүү. За 2016 оноос эхлээд юу ажилласан анхны одоо хувьцаагаа гаргаж ирсэн энэ компани би яг тэр үеийг бол аягүй сайн санддаг штэ. Lendman ингэж гинэ тэгээ хувьцааг нь
50 төгрөгөөр үлээ 100 төгрөгөөр үлээ ингээд зарагдаж байгаа юм байна гэдэг. Яг тэр үед чинь бид нэг юм нэг хөрөнгөний мэргэжтэй хүмүүс ингээд тоолт хийгээд эхэлсэн л байсан үе л дээ. Тэгээд яах бол одоо ингээд өсөх болоогүй болов гэж хүмүүс тэгж жагаад эргэлдэж жагаад хүмүүс маш ихээр авч гинэ гээл тэгэл панк гэж босоод гараад ирсэн. Лендмен бол тэгээ гарч ирж исэн. Тэрнээс хойш бол одоо бид нарт ингээд ийм одоо финтек үйлчлэгээ буюу те ийм барьцаагүйгээр танд хүм мөнгө зээлээд тэр нь ингээд банкны үйлчлэгээ шиг тааж буцааж төлөөд ингээд яваад иж болдгийм байна гэдгийг харуулж чадсан ийм компани аа. За ёстой хүмүүс зүссэн хүмүүс хагалсан шүү тийм. Яг үнэ. За тэгэхээр ер нь бол Монголд зээл олгогч байгууллагууд нь одоо бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа нэг 3 удаа салбар дээр очих шаардлагыг тавьдığım аа. Зээлдэгч багадаа 2-3 цагийг зарцуулах шаардлагатай байдаг. За одоо эхлээл нөгөө материалуудаа бүрдүүлж өгөн тэгэл эдийн засагч нь судлаа гэн тэнгүүтээ за одоо ингээд зээлийн ороогоор оруулнаа л гэн тэнгүүтээ зээлийн орооноос ийм шийдвэр гарлаа гэн тий. За үүнээс харвал бизнес эрхлэгч нь ажлын байраа орхиж 9-10 удаагийн борлуулалтаа алдаг гэсэн юм тооцоо гаргасан байна. За харин Лендмен бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар гар утснаас 5 минутанд ирэхэд тооцоолаад бизнесдээ хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа. Хөл 399% юм байна. Хугацаанд төлсөн тохиолдолд хүү бол буураад явах боломжтой. Хугацаанд 198 сар хүртэл шүү дээ. Яг үнэ. 198 сар гэдэг чинь одоо юу ч гэсэн үг юм. Маш урт хугацаа л гэж хэлж байгаа ер нь бол. Зээлийн хэмжээ нь 100 сая төгрөг хүртэлгээд түрүү хэлсэн. Хамгийн багадаа бол 500 мянган төгрөгнөөс эхлэх юм байлээ. Ааха. За тэгэхээр талууд хөрөнгө мэдээллийн 77 тэг 7 тэг 1 гэдэг утаснаас аваарай. 77 тэг 7 тэг 1 тэг 1 тэгээд Lendman гэж салгахгүйгээр бичээд Facebook руу нөрөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за бизнес Lendman бизнесээ хамтдаа асаа их сураатаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигагийн өрх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За би одоо миний хүрэх гэж байгаа мэдэн дээр Испанчууд ч 2 хуваагдсан байгаа. Би ч гэсэн миний бодол ч гэсэн ингээ 2 хуваагдаад нэрээ юу үлээ гэж ингээд эргэлзээд байгаа юм. За Испани жүжигчин эмэгтэйтэй холбоотой нэг ийм том сенсац ярьж өгч байна. Ана Обрегон гэдэг 70 настай энэ жүжигчин эмэгтэйтэй холбоотой яг ямар мэдээлэл цацагтаад байгаа вэ гэхээр вау энэ 70 эмэгтэй юм уу? Тийм. Ямар гоё харагдаж байна. Асуусан хүүгийнхээ хөлдөөлгсөн байсан буюу хадгалуулсан байсан үрийг тээгч ихэд суулгаад хүүхдийг нь төрүүлээд өөрөө өсгөж байгаа тухай мэдээлэл нь анх цацагдсан. За чамд юу гэж бодож байна? Гүн надад бол гоё юм. Яг үнэ. Би бас яг эхлээд яг ингэж бодсон. Яагаад болохгүй гэж. Тэгээд энэ үуч шууд эмээ болчлоо шүү. Одоо энэний дараагаар ингээд дуусангууд нэрээ юу үлдээ гэж бодцсон юм би. За. Ёс зүйн хувьд зүг бурууг нь шүүмжлэх шүүх хүмүүс олон байсан ч 2022 онд ганц хүү Айлс Ликуго хүү нь өстой гоё залуу байсан мөлий. Тийм байна. Лукиого хор тавдраар алдсныхаа дараа элэг твтэйг үр ачийг нь үзэж чадаагүйд маш их сэтгэлээр унсан гэдгээч өөрөө хуваалцж байсан. Ямар тач нилээд удаан бодсны эцэст хүүгийнхээ үрийг тээгч ихэд шилжүүлэн суулгаад 2023 онд ач охиноо өлгөдөн авсан. Энэ охиндоо Анита гэж нэр өгөөд ингээд одоо хүүгийнх нь үрийг ингээд шилжүүлэн суулгаад гараад ирсэн охин учраас ялч явахгүй энэ эмэгтэй ач охин болчиход байгаа юм. Тийм. Гэхдээ л олон нийтийн зүгээс жүжигчин эмэгтэйг хүүн өөрөө бичлэн зөвшөөрөөгүй. Ийм байхад чинь түүний үрийг нь ашиглаад өөрийнхөө сэтгэлийг дэвтэхийн тулд хүүхдийг нь төрүүлснийг буруутгаад байгаа. Юу гэсэн үг юм бэ? Газар дээр ганц хүүгээ ингээд их хүн өмнөө оруулаад алдчихаар ямар л олиг байх вэ? Тэгээд эн чинь сэтгэлээ дэвтэхийн тулд яах вэ? Тэгээд одоо нэгэнд нас орсон хүнээс зөвшөөрөл авна гэж юу гэдгийг эн чинь. Тэр хүн хизээ нэгэн цагт хэрэг болно гэж үрээ хадгалуулсан байгаа штэ. Тэгээд яг өөрөө тэрнийхээ үр ашгийг үзэж чадахгүй л өнгөрцөн байна. Ийм л юм байна л да. Одоо энэ 70 хүн байхгүй юу? Тийм. Одоо ингээд 70 настай хүн өөр эцэг их нь байхгүй. Нэг 2 настай юм тврээд зогсож байгаа. 70 эмэгтэй маргааш өгчүүл энэ 2 настай хүүхдийг хэн хариуцгая? Бас нэг тийм юм гарч ирэх юм байна тийм. Гэтэл эцэг их байхгүй. Энийг аав нь зөвшөөрөөгүй. Тэр хүүхэд муухай амьдрал энэ авгаатай нэг би 2 жил сэтгэлээ дэвтээсэн гэсэн гоё юмтай л үлтгэж байгаа байхгүй юу? Тэр хүүхдийн ирээдүг яагаад хинч хариуцахгүй байгаа юм? Хинч ярихгүй байгаа юм. Гээд байгаа байхгүй юу?
За 70 настай жүжигчин Анна Обрегон хүүгийн араас гашуудсаар байгаа ч гэсэн бага нэлхт нь хүүдээ бүрэн өгч чадаагүй бүхий л анхаарал халамжаа одоо нөгөө юунда тавиад ач хөхөндөө тавиад анхаарч байгаагаа одоо сэтгүүлд өгсөн ярилцлаганд хэлсэн. За Гол нь Испанд тэгчхээр хүүхд төрүүлэх нэгдүгээрт хууль бус, хоёрдугаарт нас барсан бус юм байна штэ. За нас барсан хүн өөрөө зөвшөөрөл өгөх боломжгүй учраас үрийг нь ашиглах нь ёс суртахууны хувьд ч гажсан гэж үзэж байгаа. Тийм. За Таны юм биш ээ, эн чинь хүүхдийн чинь л юм. Тэ? За тэгсний харин жүжигчин Анна Обрегон болохоор хүүхдийг Америкийн нэгдсэн улсад тээгчхээр тэлгүүлээд төрснийхэн дараа үржилж авсан учраас хууль бус гэж үзэхгүй. Америкт зөвшөөрөл өгдөг. За нэмээд төрсөн хүүгийнх нь үр учраас өөрт нь ийм эрх байгаа гэж үзэж байгаагаа ярьсан. Ямар тач Анита охиноо аз жаргалтайгаар өсгөж байгаагаа ярьсан жүжигчний ярилцлага одлын анхаарлын төвд орж хүмүүс зүв бурууг нь дэнслээд бөөн хэлцүүлэг өрнөд. Энэ ингээд 2023 онд болсон явдал боловч ахаад гараад ирлээ л дээ. Сөхөдөө гараад ирлээ. Тэгэл ахаад нөгөө юм ярьсан байлээ. Гүй би тэ ингээд та нар ингээд яасаа ойлгодгүй юм бэ тэ. Наад хүн чинь ингээд зүгээр л өөрийгөө тэ ухтлeel саатуулах хүүхд гаргаж авчлаа штэ. Ерөөсөө тэ ингээд тэр хүүхдийн ирээдүг наад чи одоо жишээл наад хүн чинь за одоо 70-тай наад чинь үсрээд нэг 90 хүрнэ үсттэй тэ. Тэгэхэд наад хүүхэд чинь 18-тай л байна. За одоо тэгээд нэгэн төрүүлсэн хүүхдийг яах гээд байгаа. Одоо тэгээд ахаад ийм юм бодвол яах юм бэ? Наад чинь ингээд энэ талаар ерөөсө бодохгүй байгаа юм шүү те. Наад хүүхэд чинь 18 настай хинчгүй ганцаархнаа үлдэх гэж байгаа шүү өдр гэл тэгж ин л да. Тэгээ одоо нэгэн л тэгэл төрсөн хүүхд юм чинь тэгэл цаашаага амьдрын ш. Тэгээд одоо ингээд эмээ нь өнгөрлөө гэхэд мэдээж ухаантай хүн их л юм бодож энэ хүүхдийг төрүүлүүлсэн байлгүй. Тэгээд гэрээсэл мэрээсэл бичээ. За тэгээд айтаахан шиг асрамжийн газар мазарт өгдөгсөн ч үү тэгээд ямар ч байсан нэг юм болох л баг. Энэ хүн чинь тэгээд одоо хүүхэд чинь нэгэнд төрсөн өнөөдөр 2 жил амьдарсан юм чинь тэгээд цаашаага дахиад өргөжлүүлээл амьдран тэгээд аль олон үнчин хүүхдийг тэр гэхвэд одоо яах вэ одоо нэгэн төрсөн юм чи. За сэтгэлүүд би буруу гэж бодохгүй байна. Хүн өөрөө амьд байсан ч гэсэн үр хүүхэдтэй болж чадахгүйгээ ухамсарлаад ээжтэй зөвшөөрөх байсан. Үр удмaalтай хийх л хүссэн шүү дээ. Магадгүй ээжтэй зөвшөөрсөн ч юм билүү хэн мэдхэвтэй гэсэн. Тийм яг үнэ. За яаж ч бодсон нас барсан хүний үрийг ашиглана гэдэг зөв гэж бодохгүй байна. Тэр хүн чинь хүсээч үү үгүй ч үү хэн ч мэдэхгүй шүү дээ. Энэ мэд тал дээр хуульчил зохицуулах хэрэгтэй. Юун ч ёс суртахуунсаг юм блээ дээ. Ээж нь хүүгийнхээ охиныг хорвоо дээр төрөхтөнд тусалсан л байна. Эмээ начаа үзэх нь юу буруу байгаа юм бэ? Зарим хүмүүс арай л дэндүү дүр эсгэж олон юм ярих юм а гэсэн байна. Тийш. За ингээд хоёр хуваагдаад балбалцж байгаа. Би зүгээр ингээд яг ингээд бас ийм нейтралны зон дээр байгаа даа. Эдэлч зөв юм шиг нөөдлөнч зөв юм шиг л байж л. За би явах вэ? Яг одоо тэгээ балбуулаад одоо дахиад надаа гэлгүй одоо тэгээ балбуулаа сууж хахаас. За миний хүргэх дараагийн мэдээлэл за хойлоо өстө нэрэ банжи минь төмөн лөвөр ярддаг штэ тий. За. Йоо энэ бүр өстө нэрэ арай л амар төгсөрчсөн бас лөвөр. Турк шууга хүрэх гэж байна. За бид нар энэ луврын хэрэгүүдийг ингээд яагаад 400-ийн шууган дээр байн яриад байдгийг таныг сэрэмжлүүлээд байгаа. Та битгий ийм лөвөрд өртөөрээ ийм болдгоо те. Манусыг ярьсан яриаггүй нэг овто залтай нөхөр нэг газараас олж аваад тань дээр ашиглчих магадгүй учраас энээс сэргийлээрэй л гэдэг шүү. Би нөгөө нэг сонсдог урлагаар ярьжсэн нэг хятад кино ярьжсэн тойлоо нөгөө нэг амар лаг IT инженер залуу тэгээд нэг загвар өмсгч хүүхэн хоёр нөгөө бас нөгөө нэг лаг газар ажиллана гэдэг санал хүлээж авангуудаа хулигтуулаад очицсон. Тэгээд алдаг гэжтэй тий. Тэр киног бүтнээрэн саяад нөгөө нэг Централ ТV-гээр гараад үзсэн. Амар юм бэл ч тий бурхан минь бүхэл бүтэн бүр ингээ амар том айрам ажиллаж байгаа юм чи дандаа юм сургууль дотор юм сургуулийн том заал ашиглаж ажилладаг тэр бол өстой лөврийг яаж хийгддэг вэ гэдэг тэгээ арталт нь тэр хохирж байгаа үнийг хүртэл ингээд амьдралаар нь харуулж байгаа байхгүй юу яаж аав ээжийнхаа зэфиг гухаж тэр гэр орондоо галзуурж гин тий тэгээ тэрийг яаж ингэж өргөтж гин эхлээд нэг хідэн төгрөг амсуулчихж байгаа юм тий өө тэгээ хамгийн сүүлд нь кино дуусгаад яг энэ лөврт ингээд өрцөн хүмүүсийн нүрийн бэлүрдэж байгаад яг бодит хүмүүсийн ингээд түүхийн яриулж байгаа байхгүй юу. Тэр ихтэй амар кино байлаа. Централаар гарсан юм уу? Тий. За. Одоо яа нөгөө нэг централийн нөгөө нэг хоёр хүн ингээд нөгөө хөөрхөн нөгөө моко хөтэлдэг нэвтрүүлэг гэдэг чинь Парадисо ч илүү тэрүүгээр гарсан. За
Энэ удаад арай агсан түвшний нэг эвгүй нөхрийн тухай ярьж өгч байна. Манайхан. За энэ хэргийн ард байсан нөхөр гар утсаараа тоглодог ферм буюу мал аж ахуй хөдөө тариалан хөгжүүлдэг тоглоомоор иргэдийг зүгээр хуу хулигтаад бүхэл бүтэн 130 сая долларыг цөлмөж аваад хил таваад зугтчихсан байвал яах вэ? Ёо 130 сая доллар уу? Тий, манай эгч мэгч авдаг ферм байгуулж ийн үнэтэй олчлоо, хоньтой олчлоо гэх нэг тоглоод ээдэн шүү. Бурхан минь. За манад гэдэг төрсөн ихч биш шүү. Ядраата таньдаг ихч үү? Тэгэхгүй бол манай ихч бас буу юм байна. За, Михмедруу ярьж хэлнэ. За, Мехмед Айдин гэдэг энэ 1991 онд төрсэн энэ жил 34 настай залуугийн 2016 оны 8 сард нэгэн луурын аппликейшнийг зохион бүтээсэн. За уг аппликейшнийг татсан иргэд өөрсдийн фермээ хөгжүүлж, дахиа, ямаа, үхэр өсгөж үржүүлэх боломжтой байсан. Хамгийн гол нь хүмүүс энэ амьтдаа худалдаж авч хөгжүүлж байгаа гэж итгэж байсан л хамаг учир нь байгаа даа. За ингээд луурч нөхөр дотоодын 350 мянган хүнээс гадаадын 150 мянга гэд нийт 500 мянган хүнээс 1.6 тэрбум лира буюу 130 сая Америк доллар луурдаж аваад хилд аваад сургаггүй болоод өгсөн. За мэдээж хүмүүс тэнэг ш учраас шууд л үхэр гахаа дахин авлаа гэнгүүт бэлэн мөнгө тийм их хэмжээгээр өгөөд байхгүй л дээ. Тийм үстэй. Тэгсэн чинь энэ нөхөр хүмүүст фермээ сайн хөгжүүлж чадсан хүмүүст алтан гулдмайг виртуал ертөнцид олгоноо. Алтан гулдмаагаа харин бодит амьдрал дээр мөнгө олгож авах боломжтой гэж итгүүлдэг гэсэн байгаа. За нэг өсөндөө хүмүүс өөр хоорондоо өрсөлдөж виртуал алтан гулдмаа авч тэрнийг мөнгө олгохын тулд өөрсдөө мөнгө хийж гахаа дахиа үхэр худалдаа аваад тэр амьтдынхаа тэжээлийг нь бас худалдаа аван заяа. Хүмүүс хэвэг мэвгээ татна. Яг л амьд амтан бөөцөөлж байгаа юм шиг л тэжээдэг байсан байгаа байхгүй юу? Тоглоомоор ингээд тоглоомоор. Тийм. Одоо нэг дээхэн үед чинь тамагочи гэж нэг юм байдаг байсан шүү дээ. Тамагочи хийжээ нэг нөгөөх нь өлсгөөрөө уйлна. Тамагочиг аппликейшн дээр аваачиж хийгээд амьд дэрэгтэй ичиж. Ингээд 2017 он гарсан чинь хүмүүсээс ганц ч юм мөнгө буцааж авч чадаагүйгээр үл баран виртуал алтан гулдмааны бараа харсан хүнч байгаагүй. Гэнтл өнөөх луурчин залуу чухам хамаг хувьцаагаа зараад сургаггүй алга болоод өгсөн. За хойно 2018 оны 3 сард албаныхан арай гэж энэ аппликейшнийг нь луур гэдгийг нь зарласан. Мань нөхрийг ч хөөн хааж эхэлсэн. Тэгээ урагвай хавцааны нэг тийм өмнөд Америкийн орнуудад л энэ тэн зүгээр Феррари унаал те харагдахаас өөрөөр сургаггүй болоод байсан залуу гинтэл 2021 онд өөрөө хэрэгээ үлээгээд хүрээд ирсэн. За. Хил давхдаа 80.5 сая $, зогтсон залуу эргэж ирэхдээ халаасандаа ердөө 13 $-тай ирсэн. За энэ залууд одоо ямар яд төлөвлөж байгааг хинч таахгүй. За та таах гэд үзтээ. Хөө энэ яах юм? Одоо энийг ахаад нэг өөр төр хэрэгтэй юм хийлгэхгүй бол энэ муу гуйлгч настай юм. Хоёр чихийн авалтай нь биш. За, Туркийн дэчүүхээс 500 мянган хүний гинэн цагаан сэтгэлийг луйвэрцэн залууд 89 мянган жилийн ял төлөвлөж байна. За, сэтгэлдлүүд нь хүний итгэл үнэмшил дээр яаж тоглож болдгийг нэг жишээл юм л да. Зайлуул мөнгө олно гэж бодоод хичнээн мөнгө өгсөн бол олж авч чадаагүй л байгаа да. Ийм луйвэрчдийн ард ядуу зүдүү эргээд хамгийн хохирдог штэ гэсэн маа. Яагаад ирснийг нь би одоо ч гайхтай. Мафийн эр гэж сүрдүүлсэн байж болох юм. Яг амиа алдах гээд ирэнгүүтээ эцэст нь ядаж Туркийнхээ цагдааг бараад шоронгийн хоол олж идэ гэж ирсэн байхаа гэсэн. Энэ бол баг ортооч гэж магадгүй. Энэ биш үү? Би бол энийг зүгээр тэнэг бацаан тийм үстэй. 130 сая $. За яг хэлээр гарахтаа бүр 80 сая $-тай л байсан юм шүү дээ. 80 сая $-ороо зүгээр тансгалж байгаа. Тэгээд нөөдхийгөө дуусгаал тэгэл хүүрээ одоо нэг ураг ядрахаар уулаа. Тураг ядрахаар уулаа гэдэг шиг л Туркээ бараадаа л ирсэн баг. 89 мянган жил хориод яах вэ? Ажил хийлгэж тэр олон хүний хөрөнгийг төлүүлээч гэж байна. Би бол тэгж ингэж бодож. Энэтэй санал нэг байна. Ядаж түр ашигламаар байгаа байхгүй. Энэ чинь аппликейшн зохиодог мундаг толгойтой байгаа. 89 мянган жил хориод яах вэ? Угаасаа насан ч гүйцэхгүй шал димий. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн хохирлыг барагдуулмаар байгаа байхгүй. Жаахан ядаж талын ч болтугай. Тэ? Тий. За хамтран айлгч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь аваарай. Bridge Motors, Токиокын дээд Tokiko амортизатор хамтран айлгаж байгаа. За маргааш яг би бас нэг машины ажилтай байгаа. За яасан гэсэн чи яг л би хэлжсэн шүү дээ. Хавар одод ингээд бүх юм гисээ тайлангууд амортизаторууд бол ингээд нэг тосоор гулгаад эхэлдэг. Нөөдгөл зарцуу
дуусаад тэгээд так гэдэг хэлтэй. Яг тийм болсон нэг машиныг маргааш өдөөс өмнө нь би зохицуулахаар болсон. Нөгөө нэг альфарч машина юу? Тийм. За. За тэгээд та бүхэн яг энэ амортизаторын асуудал гарсанд бол эргэлзэх юмгүйгээр Bridge Motors-ын энэ тогтохын дээд Tokico амортизатор руу очоорой. За, Bridge Motors нь өөрийн Suzuki засварын төв дээр үнэгүй суйрлуулалт хийж байгаа, үйлдвэрийн баталгааг нь олгож байгаа. За, энэ Suzuki засварын төвийг нь хаана байдаг вэ гэхээр Joke-ийн тэнд байгаа. Яг Joke-ийн хөшөө гэж байдаг шүү дээ. Joke-ийн эсрэг яг замынхны эсрэг талд нь маш том талбайтай. Тэгээд Suzuki засварын газраас гадна тэнд чинь бодог хийдэг. Ерөөсөө эдний Bridge-ийн вал тулс байгаа тэнд. Яг үнэ. За, тэгээд айгүй гоё, ер нь айгүй гоё тог тухтай. Та машина ингээд өгчөө тэгэнгүүт таныг ороод ирэнгүүт сайн байна уу ямар үйлчлэг авах вэ гэдэг тэнцээ чин дэлгүүр нь байгаа тэнцэнээсээ амортизатораа худалдаад авчингууд машины чин засвар чин ингээ гэж дээшээ өргөөл юм хүмүүс сольж молол тэгэл өөр одоо юу яд үзэж хараал гэж ангууд та тэр дээр хоёр давхарт гоё кофе унгаа шилэн цогны цаанаас яаж ийн миний машин болж гинөө гэж хараал сууч ин ерөөсөн ийм гоё үйлчлэгээ үзүүлж байгаа тэгэхээр эднийхтаас хамтарч ажилладаг засварын төвүүд нь уур чадвар сайтай инженер механикчаараа алдартай ингээ 10-аас дээш жилийн ажлын туршлагатай хамт олон байдаг. Тэгэхээр 2025 оны Tokico амортизатор гэдэг чинь цоо шин ийм амортизатор Suzuki засварын төв дээр бууж байгаа шүү. За тэр нөгөө хамтарч ажилладаг гэдэг нь одоо жишээл Япон амортизатор байхгүй юу? Ханга хотхны замын эсрэг талд шин зам дагуу байрладаг. Мөн Odstar автосервис гэж сансрын E-Mart-ийн 3 давхарт байдаг. Дөрөвт нь бол Deluxe автоцентр гэдэг хороод эцэст байдаг. За ийм газруудаар бол та энэ тогтохын дээд Tokico амортизаторыг аваад солих болцоотой байна. За хэдүүл өрөнгөө мэдээллийн 95 55 33 94 7 55 33 гэдэг утаснуудаас авраа. Тэгээд Tokico Mongolia гэж латинаар бичээд сошиал хуудаснаас нь илүү их мэдээллийг бас авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас нь аваарай гэд Bridge Motors тогтохын дээд Tokico амортизатораараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигагийн өрх дараагийн мэдээллийг хамтдаа За сонсъё. би нэг англичууд чи ухаантай хүмүүс гэл энэтгчүүд өстой элдв бусан юм гардаг гэл бодоод явж исэн чинь англи шууг нь бүр нэг энэ одоо ямар тэнэг юм бэ ийм солиотой юм одоо англи төртөл байдаг юм байна да гэсэн чинь цаанаа бас айгүй нягууртай юм байсан. За английн баруун урдын нутагт Avon гэдэг нэртэй нэлээд бохирдсон гол урсдаг. За энэ голын бохирдол сүүлийн жилүүд тэрээс сэтэрч Хэрэг сэтрэд байгаа нь байгаль орчныг хамгаалагчдаас гадна бүр голдогоо өссөн олон хүмүүсийн санааг зовоож байсан бигнэ. Тэгсэн чинь 28 настай Meg Avon гэдэг бүсгүй 2 жилийн өмнө энэ голын иргэдээр хурмаа хийгээд за ингээ албан ёсоор бол те гэрч мэрч байдгаад зочид мочтой ураад тэгээд үхлэл биднийг салгах хүртэл үргэлж хамт гэдэг тангаргаа өргөсөн байдгийг. Энэ голтой хуримлаад байгаа юм уу? Энэ голтоогоо гэрэлсэн. Харин тийм. Йоо, за. За, ингээд сони юм болсон. За гэрэлтээс нь хойш 2 жил өнгөрөөд байгаа энэ үед бүсгүүн зүгээс нэгэн мэдгдлийг хийсэн Британийн шар хэвлэлүүд үлгэж аваад мэдээ болгоод байна. За мэдээж альж газрын шар хэвлэл зүгээр ямар ч утгатай хэлсэн имийг те мушгиж говуулаад нөгөө нэг манай нөгөө та мэдхүүг хийдэг. Нэг хөнгөн асуултыг нэг хүн юм шиг асуучдгийг гэдэг шиг ямар ч гоё мэдээ байсан тэрийг мушгаад шар мэдээ болгоод гаргахтаа бол үнэхээр гаргуун байдаг. Тэгээд энэ мэдээг ингээ сэвэд байгаа юм байна. Уг нь бол өвчтөд солиотойдоо бол очиж голтоо гэрлээгүй юм байна. Энэ охин. Хитрхи бохирдсон голынхаа асуудалд хүмүүсийн анхаарлыг татахын тулд тийм Avon голоо бохирдлоос нь аврахын тулд хүмүүсийн анхаарлыг татгаад ийм голтой гэрлэлээ гэдэг шийдвэр гаргасан. Мэдээж энд нь бол ойр орчныхын тосгон мосгон хамаатан саднууд нь оролцоод те нэрээ энэ акц бол хүмүүсийн анхаарлыг татчих магадгүй гэл хийцэн байгаа юм л да. Сая сүлд хийгээд байгаа мэдгдлэр нь бол бүсгүй эр нөхөртөөгөө романтик харилцаагаа хадгалахын тулд эрэг дагуу нь их алхад зугаалдаг юм байна л зугаалдаг юм а би. Тэгсэн чинь нэг ийм зугаалгын үеэр явганаас унаж бэртээд хөлөө гимтээцэн гээл тэгж гин. Тэгснэ бүсгүй одоо нөхөр маань намайг гимтээчлээ гэсэн үг юм да. Тэргээд ярьсан юм байна л да. За ингээд олон амтны анхаарлыг татсан. За яг гоо тэгээ гэхдээ хөлийг нь гимтээсэн нөхөрөө бол хайрладгаараа хайрлаад миний Avon гэдэг шүлгийн номоо гаргахаар бодоод байгаагаа бас зарлсан байна лээ.
За юутач англичууд голтой гэрэлсэн бүсгүйг нилээж шоолоод хідүүлээ бүүлийдээд бөмбөгдөөл байгаа юм байна л да. Гэтэ энэ охины ингээд цаад гол санаа бол айгүй гоё байсан шүү. За тэгсэн чинь сэтгэлдлүүд нь ингэнэ. За. Манай орцны лифт гэж нэг их бохир заваа юм байдгийн гэрлэж амьдралыг нь одоо аврахаас угаасаа гэрлэх хүн олдохгүй байгаа юм чинь гинэ. Тэгсэн чинь миний байн очдог паби маань 0 их л заваанда хэн нэг хүүхэн гэрлээд цэвэрлээд өөдөн татаад өгдөг юм байх та гэсэн. Тэгсэн чинь 3 дахь сэтгэл нь. За. Та нар одоо шоолохоос өмнө санааг нь ойлгооч. Энэ голоо аврыг гэд байна штэ. Тэрнээс биш тэнэгтэй энтэй гэрлээгүйгээд байна. Ямар мунхаг хүүрнүүд байсан. За үнэ. Тий. За. За, миний одоо хүргэх мэдээ. Айгүй сонирхолтой. За тэгээд тийм өрөвдмөр юм шиг эсвэл үнэхээр бас гайхалтай нэг ийм мэдээ. За, заан үнэхээр ухаантай амьтан гэдгээ. Тэгсэн саяхан одоо Азийн нэгэн шинжлэх ухааны сэтгүүл дээр Азийн заанууд амьсгал хураас нь 5 тугалаа оршуулад араас нь гашуудсан тухай мэдээлэл нийтлэгдэжээ. За бүр ингээд видеог нь үзлээ. Тэгээд ингээд дөрвөн хөлийн ингээд дээшийг ингээд саруулгаад гаргаад ирсэн заяа. Тэгээ ингээд бүр шороохоор болцсон байвал яах вэ? За, энэтхэгт болсон энэ үйл явдал хүүд тийм байж тээ. Тийм байгаа сте. Яа би энэ чи хөшөө гэж хараад байсан чи тийм юм уу? Энийг ийм нэг хүүргийн идүүтэй нэг хүүргэн жижигхэн зааны тугалны дөрвөн мөчн байгаад байгаа байхгүй юу? Наа шороонд орчоно. За тэгсэн чинь ийм юм болсон байна. Энэтхэгт болсон энэ үйл явдал амтан судлаачдын анхаарлын төвд ороод байгаа. За өмнө нь Африкийн заанууд амьсгал хураас нь заан туглаа навчаар хучиж оршуулдаг нь бол баримтаар нотлогдчихсэн заяа. Тэгвэл саяхны хүртэл Азийн заанууд одоо Африкийн заан, Азийн заан гэж яриад байгаач. За, Азийн заанууд ижил сүргээсээ заан өхөд оршуулж байсан тохиолдолд баримтаар бол батлагдаагүй байсан юм байна. За зөвхөн Африкийн заанууд амьсгал хураас нь заан туглаа навчаар хучиж оршуулдаг нь бол баримтаар нотлогдчихсэн байна шүү дээ. За тэгвэл энэ үйл явдал энэтхэгийн баруун Бенгал мужид болсон 2022 оны 9-р сараас 2023 оны 10-р сарын хооронд нэгэн тосгоны ойролцоо 3 сартаагаас 1 настай хүртэлх 5 туглаа 4 хөлийг нь ил гаргаад бусад биеийг нь далдлан болж оршуулсан байсан. За тосгоны иргэдийн ярьж байгаагаар бол зааны сүрэг бөөнөрөө овоорч ямар нэг юм хийж байсны эцэст бүгд нэгэн дуу чимээгээр орилж чимээ гаргаж байсан байгаа заяа. Нэг ёсондоо шороонд болж цогцыг нь оршуулсны дараа араас нь гашууд нь дуу нийлүүлсэн гэж бол эрдэмтэд тайлбарлаж байна. Гашуудад уйлсан. Яг үнэ. Гол нь заанууд туглаа оршуулахын тулд цогцыг дор хаяж 48 цаг зөөж авчирсан нь ул мөр явсан замаар нь нотлогдсон. 2 өдөр гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь нэг зөвхөн л Африкийн заан л ийм хийдэг гэсэн чинь одоо ингээд Азийн үйл явдал болчоод гайхуулаад байгаа. Африкийн заанууд бол одоо тэр үгсэн заан туглан дээрээс ингээд навч мавчаар ингэж хучаад гашуудчихсэн бол Азийн заанууд бүр шороонд болчиход байна шүү дээ, тий. Азийн заануудын хувьд туглуудынхаа толгой болон их биеийг нь амьтдын хоол болгохын тулд албаар далдсан гэж үзэж байгаа. За ямар таач маш ухаантай амьтан гэдгээ зарласан энэ зааны толгой Азад 48,000-аас 51,000 байдаг. За үүний 60% нь энэтхэгт байд юм байна. За сэтгэгдлүүд нь зургийг нь хараад бүр сэтгэл хөдлөжөглөө. Үр төлөнд болсон хойно эцсийн мөчтөө хүртэл шороонд болж цогцыг нь хамгаалжээ гэсэн байна. Саяхан газар хөдлөлтийн үеэр заанууд туглаа хамгаалж байгаа тухай бичлэг цацагдаад байсан. За их ухаантай амьт юм аа тэнцэх юмсан гэсэн байна. Тэр нөө юун дээр үзүүлээд байсан. Hot topics дээр үзүүлээд ах шиг үлээ. Үгүй ямар хөөрхи юм ингээд hot topics дээр гэж бодож шүү. Үнэхээр ухаантай сүүн дижилтэн шүү дээ. Маш цогц ярвигтай нийгмийн амьдралынх нь бүтэц хүртэл их сонин баг их хэрэгт ёстой ч байх ямар тач сайхан мэдэнэ баярлаа гэсэн байна. Угаасаа эн чин дандаа нүү эмэгчин заанууд нь тустай амьдрал тий. Үгүй их хэрэгт ёстой. Эмээ заан буюу нэг эмэгчин хамгийн өгшин эмэгчин заан сүргээ толгоолж идэг. Тэгээ тэр заан бол бүр ингээд бүх тугалнуудыг насанд нь заадаг эмтэй гэж байгаа шүү дээ. Насанд нь заадаг эмтэй. Тэгээд эдгээр гашуудах энэ ер нь амтан гашууддаг энэ юм бол сүн тижилтнүүдэд бол ер нь илбэгдөө. За заанаас гадна одоо манай Монголд бол өвхөр бол амар гашууддаг эмтэй шүү дээ. Тийм үү. Өвхөр бол амар. Одоо жишээл манайх ингээд өвхөр халаад ингээд систем дээр нь очичоод үнэрлээд мөөрөөд идэг те. Сэвс ингээд бид нар энэ тэнд ингээд гүзээг сэвсийг нь хайждаг шүү дээ.
үхрийн сэвсэн дээр тэр үхрнүүд ингээд орилолдоод те бие биентэйгээ мөргөлдөөд ингээд аюул болоод байгаа чинь тэр чинь униглж байгаа хэрэг болохоос тэнд баярлаад байгаа юм юу ч байна. Нэрээ тэгдэж штэ, нэрээ тэгдэж гин цаасан чинь. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 16-ны лав гарагийн 4 зүгийн шугаа нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай албан ёсны газраас наваарай. Bridge Motors, Токиохын дээд Токико амортизатор. За мөн бизнесийн хамтдаа сая Лендемен хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3